Өмнөх анги дээр манайхан өөрийнхөө нэрийг Ку Үнсэ биш, Ку Живон болохыг мэдээд бас дээрээс нь Тэа гангстер гин бүлэглэлийн гишүүн байсан гэдгийг мэдээд дууссан шүү дээ. Энэ нь дүүнд үнэхээр гинти шок өгөлгүй ах вэ? Тэгэж болоогүй магадгүй өнөө тавлуулж байсан зүйт нь Тэа холбоотой ч юм билүү л гэж бодож байгаа. Нөгөө тал царин Тэа загнуулж байгаа шалтгаан нь болохоор энэ ажимаагийн хүүхдэд бокс зааж байсан гэдгээр л атлуулад байгаа. Хүүхэд нь нууцаар иж бэлтгэл хийдэг байж л дээ. Тэглээд бас хүнд чинь хэлэхгүй үг гэж байна. Ахгүй л шаваа өмөрөөд айгүй ууртай байна. Тэ гангстер амьдралын замыг хүсэндээ сонгоогүй гэдгийг энэ тосгоныхон бол яг үндэ тэр чигээрээ бүгдээрээ л мэддэм байна штэ. Яг ямар учиртай тийм амьдралыг сонгосон нь тэгэхээр утгагүй гарах нэ. Ямар ч тач дасгалжуулагч нь хүртэл их өрөвдөөл Тэга хаан ч явсан айгүй өмөрч хамгаалдаг л болтой. Тэ хэдий сэтгэлээр унсан ч ядаж хараад өнсөө маань хүлээж аваа да гэсэн байдгүй хөрхий. Сандраал хайхаар гаралгүй яах вэ? Харин энэсээ одоо хинд юунд итгэхээ мэдэхгүй болсон амтаа харсан зүгрүүгээ л гэрүү алхаж байгаад эмчтэйгээ таарчлаа. Уг нь найз залуу маань гих хүн надад октоосоо муу шиг санагдаагүй л дээ. Дулаахан зөөлөн хүн мэд байсан ч өнөөдөр л гинт бүлгэлийн гишүүн байсан гэдгийг мэдлээ гээл юу болоод байгаад итгэж чадахгүй суун. Өөрийнх нь нэр хүртэл Ку үнсээ биш Ку Живон болохыг мэдсэн хүнд ч одоо ямар ойлгохтой байх вэ? Өнөөх нь харин гадуур нэг Ку үнсээ гэж орилж хайсан л хүн байгаа шүү. Тэгх явцдаа өнөөх эмнэлгийн совлыг чухал таарч. Үнсээ эмнэлэг дээр нь л байгаа эдрийгээд ерөнхий байдлыг хэлж өгч байгаа. Одоо тэгэхээр цаймаа энэ нөхцөл байдлаас яамаар ч юмд. Би бүгдийг тайлбарлаж өгнө гэж хэлсэн ч гангстер байсан хүнтэй хамт явахгүй л гэж тас зүтгэстэй. Харин энэ үед л эм совлогч хоёр тус боллоо. Анх ухаан орсноос ч хойш гангстер шиг санагдсан уу? Өөрийнхөө мэдэрч байгаад л итгэж гиснэр ямар ч тач энэ хоёр минь гараа явлаа. Куж юу нь бол чиний хууль ясны нэр. Ку үнсээ харин ээж нь чи өнгөрөөхөө өмнө чамд өгсөн нэр. Хэдий төрхөөсөө асрамжийн газар байсан ч ээж чи хайргүй охиндоо юу гэж ийм хөөрхөн нэр өгүүлээгээд чи ээжигээ огт үзий хазаагүй. Харин ч хайрлаж нандинсаар ирсэн. Энэ нэрэндээ чи илүү дуртай гэж мэгэл ихнээс нь чадхаараа эвтэйхэн тайлбарлаа л байгаа. Тэгтэл анханасаа чи өөргөө гангстер байсан, нийгмийн хогшор байсан гэдгээ хэлсэн бол чам шиг юмд итгэж энэ хүртэл ирэхгүй байсан л гэж үг хаяастай. Уг нь манай хүн чинь тэр амьдралыг ардаа үлдээсэн шүү дээ. Ахаад хин нэгэнтэй зодтолдох тийм зүйл хизээж болохгүй л гэж амласаар. Тэгийн маань хүсэж байгаа зүйл нь уг нь их энгийн хил үггүй битээ алга болоор битээ аюулд ороорой л гэж байгаа. Даанч энэ үгнүүд нь одоо итгэх зүйл баг. За тийм юм болж байх зур энэ эмнэлгийн захирал хөвлөгч хоёр чи хоорондоо жохтой байхгүй юу? Ер нь бол үерхтийн уг нь. Тэгвэл энэ эмчин баян аав ээжийнхээ өдөд үг хэлж чадахгүй, хүнтэй үертгэж хэлж чадахгүй бүр ээж аавынхаа хэлсэн хүмүүстэй сохор болоод яваал гэдэм байх шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын харилцаа маш муу болсон, салтгийнхаа ирмэгдэр байгаа л гэсэн үг. Манай хоёр гэртээ ирсэн хэдий хоорондоо ганц ч үс солилцохгүй. Үнсээ маань өнөө найзгийн хүн рүүгээ л мессеж бичээд хариу хүлээгээл байна. За тэгсэн тэр орой өнөө айхтар ууралдаг ажимаачаа Тэагийн имэдэр ирж байна. Өмнө хэлээгүй шүү дээ. Тэагийн маань имэн гэд энэ хүн байгаа байхгүй юу? Нас нэлээд дэр гарсан болохоор үе зөнөөд ухаан санаа нь орж их гардаг. Тэгээ энэ хүнээс л ажимаа уучлал гуйж байгаа. Тэад хамаагүй хэлсэндээ харамсаал. Уг нь хичнээн мундаг хүмүүжлэлтэй өссөн сайн хөвтвэ гэдгийг мэддэг хэрнээ л уралцсан. Харин эмээгвэ хэдий зөнсөн ч гэлээ хин ирээд юу яриад байгааг нь бас тэрүүхэндээ ойлгоол байгаа болтой. За маргааш өглөө нь болоход өнсөд харин найзах хүнээс нь хариу мессеж ирвэ. Ёстой баярлалаа баяртай жаахгүй гараад явах гэсэн чинь за гинтээ ажил гарсан болтой нэг зүйл гуйж байгаа. Эмээгийнхэн төрсөн өдөр энийг аваачаад өгөөч би өөрөө яралтай ажил гарчлаа л гин. Тэгсэн тэр чухал ажил нь юу штэ. Ахынх нь бэлтгэлийн зааланд өмнө түүний дор ажилдаг байсан их зүүн царайтай залуу ирсэн сууж идэг байгаа. За тэгээд юу болсон гэсэн? Ах таны бүлгээс гарснаас хойш надад тэнд байх утга учир алгаа гэж хөлийнхөө шүрмсийг тасдуулаад бүлгээсээ гараад ирсэн нь л энийг. Тэгснэ айгуу сэвтэ. Өнөө прокурорыг та амьд үлдээсэн байна штэ. Би сая харлаа эдэргээл яах гатж байгаа. Энэ дүүнгих залуу ахаа би тантай ойр баймаар байна л гэж гуцж байна. Уг нь үгээрээ бол ах минь надад итгээч ээ л гэж гуйгаад байгаа. Даанч тийм амар биш штэ. За харин энд эмээгийнхэн төрсөн өдөр дээр өнөө аваачаад өгөөч гэсэн зүйлийг аваад иржээ. Дуртай дуунуудад л энд байгаа юм байна л да. За тэгээ өгсөн болоо шууд явах гэсэн чинь эмээ маань хоолунд идгээл яаж өгөө шууд буцаах вэ? Нөгөө талаас ажуманар барыг бэр өхнө нэж туслах битгийхэл шууд явах нь өдөргээл үг хайл унах юм аа. Энэ үеэр амруу нь хоол хийх гэх яг тэр үед гинт нэг траума орж ирээл өөрөө ирэхгүй эвгүй үйл гаргачих нь тэр.
Энэ дурсамж нь хүүхдийн асрамжид байх үеийнхэн л дурсамж байгаад байгаа. Харин энэ үйлдэлээсээ болоод тэнд бүр нэлээд ад үзэгдэл яасан мó хүмүүжлэлтэй хөгшин наснаас хүндэлдэггүй муухай хөгтвэ эдргээл адлуулаад баг хэрэлдэж хөөгдөл явж байгаа юм байна өө. Хөөхий эмээгийн төрсөн өдрийг бүснөөр л аал гараад ирж байгаа. За тэгээ бүр баттайш мэдхгүй хэрнээ хамаг юм аваа шүү сөүл рүү явж шүү. Оройн сөүлд ирснээр шууд уцаа унтраагаал бүр шийдчих. Нөгөөх нь хөрхий хоолойныхоо угаас орилсоор л хайгаад байгаа штт. Хамаг санаан зовцсон. Тэгэх явцдаа машины толь хүртэл хуглаад эвдчихлээ. Өстой паниктаад хэрэг алга. Энэ үеэр инсэн маань буудалтай байж тэл гинт гэрэл мэрэл нунтраал эвүүрэл ирдгүү мүү? Өө тэгсэн бүр хэдийнэ хайгаад хүмүүс ирцэн ухаан алдуулаад аваа явчихдаг нас. Бүр пошкинд хийцэн юугүй бензинээр дүргээ шатааж алах нэ. Сөөвөл битүүл энэ мафийн хүмүүс байгаа штэ. Олоход юусоо хэцүү байгаагүй л байлгүй. Яг энэ үед манай цай маань ирсэн ч хэдий бүх зүйл оройтсон баха. Хайртай хүнээ ингээл нүдэн дээр алуулахын гэж юу? Тэгсэн энэ бүхэн зүгээр манай хүний төсөөлөл байхгүй юу? Хүн амир юм төсөөлөл айж өгөх нь л олгүй. Нэг мэдсэн өглөө болтол хайгаа авчиж. Зарим сөөвөлд ирсэн үнсэн маань эцэст нэг ингэж найзтайгаа уулзж байгаа юм байна. Найз гисэн хэрнээл уулзаад баярлж байгаа чинь жалгаа энэ. Айгүй сонирхол хүн байна. Хэдий хамт агуулсан инээж хөрсөн зургуудаа үзүүлсэн ч нэг л бишээ. Энэ зурган дээр нь нэр нь үнсэ гэж байгаа нь тэ бас дандаа хотлоо яриаггүй айл гэсэн үг. Коживон гэх нэрнээсээ илүүтэй Ко үнсэ гэх нэрэндээ илүү дуртай. Ингээ ямар ч зүйл санахгүй ой санамжаа алдсан найздаа танаа найз залууг хэлсэн бүгд үнэ. Чи ажил мэргэжилгүй асрамжийн газар өссөн найз залуу ч тэр хүн мөн өдргээл аваа ичлаа. Яг ямар учиртай ингэж байгаа юм болоо гэсэн чинь энэ хоёр маань найзууд байх үедээ хоорондоо үл ойлголцол ихтэй болсон байж л дээ. Яг оюутан байх үедээ үргэлжил бие биенээ халамжилдаг, бие биенийхээ төлөө бүгдийг хийдэг сайн найзууд байсан хэдий ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр үл ойлголцох зүйлүүд их гарч. Дээрээс нь хин хинийх нь карьер их том зайтай ялгаатай байсан болохоор нийгмийн байр сууриасаа болоод бие биенээ сайн ойлгохоо болж л дээ. Ингээл энэ найз нь гомсондоо найзууд байха болцсон юм байна. Яг санаатаа биш л ах л та. Тэгтэл найзаагаа гомдоох зүйл зөндөө хийсэн юм байна. Ямар ч тач энэ найз нь ахад над руу бити холбогдорой чи хүртэх ёстойгоо л хүртэж байгаа гээл яваад өглөө. Гинт бүр юулт вэ те? Өөрийгөө хүн чи их сайн хүнээл гэж бодсон штэ. Тэгсэн сайн найз нэг хүн ингэж их гомдолтойж явдгийг мэдээд ямар ойлог байх вэ? Өнөөдөр өөрийнхөө хийсэн зүйлсийгч бодож эцэст нь би өөрөө болдгоо муу хүн юм биш үү гэж өөлөн суухан зэрэг. Тэгсэн яг энэ үед тай маань олоод ирлээ. Ашгүй уцыг нь өөрийнхөө нэрээр авч өгсөн болохоор байршлыг нь хараад хайгаад ирж чадсан л энэ юм байна. Ёстой бүх юм нь хөмөрж байгаа инсээгээ эвтэйхэн аргадаж тайвшруулаад аваад явна штэ. Тэгтээ одоо ямар нүрээрээ бахиж очих юм бэ гэж бүрэл чангуулаас тэ. Ёстой бүгд рүү нь томорсоор аваад гарсан чи ингэ санаа зовх нь аргагүй. Тосгондоо буцаад ирэхэд нь бүр тос жирээл ажуумаа нар чинь барьж идэх нэ. Тэ хажуунаас нь өмөркөл бартгүй. Энэ ажуумаа нар чинь үг газар унагаахгүй шинжтэй. Чи ямар нүрээрээ буцаж ирж байгаа ингээл хэлэх үггүй болгоолаа гэжсэн чи муу имэм айл гарч ирлээ. Би өөрийнхөө бэр өхнийг өөрөө дуудсан. Манай гэр бүлийн гишүүнийг бити хэлэхгүй үгээр хэлж дээрлэхээ бай. Айтайхан байгаараа гэж орчлоо шүү. Ихэнхдээ л зүнөөд үг хэлж чаддгүй хүн чинь ёстой охиноо тултлан өмөрөөл буцаад орох юм аа. Тэгэхээр ч одоо хин юу хэлэх вэ? За, ийхүү имэн өөрийнх нь талд орсон болохоор үнсээ маань дотроо үнэхээр хамгаалагдсан дулаахан гоё мэдрэмж авсан баха. Одоо л хийсэн зүйлдээ буруугаа хүлээж чин сэтгэлээсээ уучлахгүй байгаа нь. Имээ маань харин хүн амьдралдаа алдаа гаргад юм аа. Алдаагаа ухаарах чинь л амьдрал. Ингэж л хүн илүү сайжирч, илүү сайн хүн болсоор амьдрдаг юм гэж хэлэх нь тэр. Инхээр ч ёстой бөө нус нулимс боллоо байх аа. Араас нь цайгийн дасгалжуулагч дээр ч гэсэн ирж байгаа нэ. Тэгсэн цайг ердөө 6 сар дасгалжуулахад л тэр хот дүүрэг улсын гээд бүх тэмцээнд амжилт гаргасан мундаг тамирчин байж. Харин энэ бүхэн эмээгийнх нь бие муудах тэр үед л оронгороо иргсэн байжээ. Уг нь төрсөн эмээнч биш хүүхэд байхад нь авч өсгсөн эмээн юм байна л та. Гэсэн ч гэр бүл бол гэр бүл. Бүхэл тэмцээн уралдаанд дэмждэг эмээ ач хоёрын хувьд бүх зүйл гинт нуруу унсан байгаа. Ийхүү 20 настай залуу эмээгийнхээ хор тавдрын эмчилгээний мөнгийг хөөрхий хаанаас олох вэ? Ямар ч үнээр хамаагүй эмээгээ аврахыг л хүсэн штт. Энэ үед л түнд гинт бүлэглэлд эсэх санал иржээ. Нэгэнд энэ замыг сонгосон учраас тамирчныхаа замналыг хүссэн үсээгүй орхиж эмээгийнхээ эмчилгээг төлөхийн тулд зуудаг нь хоол болсон байхгүй юу? Үүний дараа эмээ нь хэдий эдгэрсэн ч гэлээ энэ мэдээг дуулж цочирсондоо л зүнж хүүхэжиг болсон байж.
Өөрөөсөө болоод үр хүүхдийнхээ ирээдүг алчлаа гэл эмээд нь ямар л хэцүү байсан бол. Хүн ч үзэн яддаг ажлаа хийхээсүр аргагүй болсон хүнд жилүүдийг өнгөрүүлсэн. Тийм л амьдралаар 14 жил амьдэрсэн аж. Үгүй яасан хэцүү хувьтай талмтээ. Эмээгээ аварж үлдэх сонголтоосоо болоод хүмүүст дандлуулах. Өнөө ажумаач нь эмээгээс нэрж уушлах гойхонч угаасаа аргагүй л гэж. Энэ бүгдийг сонсоод энсэж гисэн бүр гонхилчлөө. Дасгалжуулагч түүнээс аминчлаа. Хэдийнэ гүн сөрөвтэй болсон түүний энэ шархыг нь битгий нэмж хөндөр ойлгожгүй. Тэгсэн мань хүн хүндхэн битгий хэл бүр дэвссэн штэ тэр шархан дээр нь. Яг ингээл байж исэн цагдаагаас дуудлага ирж байна. Манай тэяч санаандгүй машинаа төл хугалцсан штэ. Тэр нэг жоохон юмнаас нь болоод цагдаа дээр болчих. Бүр цөхөөл зодуулсан ч байх шиг найз залуугийнхаа ийм байдалтай байгааг нь хараад шууд сэтгэлнээ өвдөөстэй. Сая л хамгийн их үзий ядаад байсан хүн чинь тайгаа харж хайлж урсан шиг. Саяхан л тэнгэр хөмөрж байсан бол энэ хоёр минь одоо бүр 10 жилийн дөнгөж үргэлж эхэлж байгаа хосууд аятай л их хөөрхөн байна. Гангстер байсан байж ингэхдээ зодуулаад тахтай ядын чи эдэргээл ууралсан чинь би чам дахиж зодоо хийхгүй гэж амласан штэ эдэргээл амар хөөрхөө. Тэр амьдралыг хэдийнэ ардаа үлдээсэн. Яг энэ үйл энсэн маань та дурлчих шиг боллоо. Ер нь яагаад түүний найз охин бэ гэдгээс ойлголоо. Ингээл түн тасч дурлаад хайртай болсон юм байна штэ гэж бодов. Стойрх. Одоо бүр хөдөлцөн явж гин. Тэгж болоогүй за энэсээ юу гисэн гэж хизээ өртөл хойлоо тусдаа ундах юм бэ гэж авсан. Өнөөхөн бүрийг харуулж байгаа штт. Өнөөдрөөс эхлээд хамт унтах уу л гэж байна. За тэгээ хамт унтдаг ой санамжинд ирдэг өстө балардын байгаа штэ. Бараг өнөө дүүгээ гаргаж ирээл сайн болсон аятай хэсэгтээ манад амьдрахаар болсон ол гин. Тэр хооронд би энтэй цуг нэг өрөөнд байхаас үр аргагүй юм шиг байна эдэргээл өстө шаал сонин шалтгаан гаргаал байгаа байхгүй юу? Зөстө хамт нэг өрөөнд унтъя гэж байгаад маш эвтээгнэр татгалцчих байгаа болохоор яанда юм авцсан. Өнөөхөн ч гэсэн бас энтэйгээ хамт энэ өрөөнд байхаар болсондоо толгоогоо шаагааж байгаа мó одоо яа ихэвд ер нь л өөр аргагүй шүү дээ. Өөрөө санаа зовоод байгаа. За тэгээс яг унтаг болоод ижсэн чи гинт өнөөдөө чи утсан дуграал гарч шүү. Энэ бүр айгүй с ижигтэй яг нэг юм сэтэл байгаа. Хамгийн сүүлд эндээс гарахтаа уйлаа майлан болох нь холгүй гарсан хоёр ч энэ удаад хөдөл зөөл хөрөөд ирж байна. Нэг аманд орох нэ бүр. Одоо цаадаа бол бат итгэж байгаа аахгүй юу? Тэгэхээр зүгээр бүх сайхан дурсамжаа эргүүлэн олж авахын тулд л ой самжаа буцаагаад авахыг хүсэж байгаа л гэсэн үг. Ингээ эмнэлгээс гарахтаа бас хөвлөгчтэй нь хардаад байгаамаа. Энэ маань тэгж жагаад найгүй хартаа байна штэ бас. Ямар ч тач нэг үе бодвол бүх зүйл сайхан болчих. Хоол ундаа хүртэл идэвхтэй нэгнийхээ амруу үлээж хийгээл бүр хайлж урсах нэ яана. Айл талдаа хайрандаа омболцаал энэ маань хөөрхий өөрийнхөө амд хоол хийгээстэй. Гэхдээ энэ үеэр за нэг зүйл анзаардаг байхгүй юу? Энэ дүүн хоёр уцтай байна гэдгийг. Тэгэхэр чинь бас айгүй сэвтэй өстэй. Нэг л сэжигтэй л байгаа даа анда. За ийхүү амьдрал өрнөөл эмээгийн зараалаар айлаас очиж юм авахаар явахдаа өнөө юм үзэж хардаг ажимаа байгаа штэ. Тэрийг санаандгүй зан үйлдэ бэлдэж байгааг харчихсан зэрэг. Энэ маань хөрхий өвдөс сүнс нь яваад юм үзэж харж чадхаа болоод удаж байгаа юм байна штэ. Тэрийг нугаал гэдэг байсан байж. За өнөө сөвлөгч тэр чин найз залуутайгаа мөнхийн хэрэлдээстэй салах гэж байгаа гэсэндэ энд халагдах өргөдлөө өгцөн ажмаа нартай арх угаа сууж байна. Тэгсэн энэ үеэр нь та шинэ машин авцаа яг ирж таарлаа. Өнөө гостууч хүй та адэргээл яриа өдөөл таач ядж хахад өөдөөс нь очих юм аа. Намаа хөрүүж өхүү өдргээл гар мараас нь барих гал. Тэгсэн яг энийг нь өнсөө бүгдийг нь хараал таарчдгүй мө. Манай он чи ямар хартай байлээ. Шууд гарыг нь 50, арагшаа 3 алах гээл такси дуудаж өгөөл явуулчлаа. Одоо өстой энийг мөчийг нь санджиж байгаа хитэй аль хараад байна. Уг нь машин шин авцсан хараа сайхан хуулгын татхуу гэсэн чи тэр сөвлөгчийн чи хуухыг л татмаар ирдэргээл эвгүй гарав. Уурлахаараа нэг тийм төв харцтай болвол амар болчт юм байна штэ. Цайг бүр гүлэг болгож байгаа. Тэгснээр ингэж хардаал харамлаад байгаа нь хөөхөө санагдaltaгүй яах вэ? Энэ хоёр маань өдрөөс өдрөтл улам хөөрхөн болоод байна. За тэгсэн гинт хүүхэд насныхаа дурсамжууд ороод ирж шүү. Багада мань хүн асрамжийн газар их дээрлэхүүлдэг ер нь хэцүү байдалд аль өссөн юм байна. Ингээ орог баг багаар ой санамжинд ирээд байх юм шүү имжлэгээ хэлэх болгонд. Ямар ч тач хүүхэд насныхаа дурсамжууд бүр үнэхээр л хэцүү болж таарав. Энэ яриг сонсож их сэтгэл өвднөө. Ер нь тэгэл хүчин хүчрхийлэл их дургу болоод өссөн юм байна штэ. Тэ маань харин дургу зүйл нь юу вэ гэсэн бороо гин. Амьдралын хамгийн хэцүү үедэд ягаад ч юм дандаа бороо орж таардаг байжээ. Эмээ нь өвдөх үед боксооч бүр мөсөн орхих тэр үед идэргээд тэгэл бороонд их дургу юм байна.
Юу ч хийж чадахгүй хэцүү ядарч туйлдсан үед нь борооноос хамгаалж өгөх хүн байгаагүй болохоор л их дургүй байсан болтой. Ямар ч тач янзын хөөрхөн байна уу манай хоёр. Чи миний найз залуу байгаад баярлж байна гэсээр юу юугүй ойртол үнсэлцэх гээл ирсэн чинь шаврын хаалт ороод ирдгүү мүү. За тэгээ маргаашнаас нь эм хөстэй амтан болгоноос барыг зайгаа ороод байгаа юм шүү те. Энийг нь харж өнөөхөн баярлаастай. Бүр янз бүрийн болох юм шүү дээ. За тэр яхав. Өнөө хөл муутай дүүн стил ийш тийшээ шалтак гаргаж яваал их сэжигтэй байсаар байгаа шүү дээ. Тэгэл ивент харуулж байгаа л буландууллаа да. Чи яг яах гэж байгаа бүгдийг нь нэр чамайг босс явуулсан уу? Чи үе хаашаа алгуулад байгаа? Бас яагаад чамд хоёр уцаагаа идэр гэл бүгдийг нь асуулаа. Тэгсэн хөөрхий энэ маань стример болсон гинэ зайлвал. Бүх насаараа гангстер байсан болохоор одоо л хүссэн зүйлээ хийх боломж олдоод хийж байгаа нь юм байна. Шөнөөр гарч явал стрим хийгээд байсан дурак байна штэ. Тэгжил таараа. Гимтэд царайтай ч гэсэн гимгүүд байсан байна өө. За, энэ царай өнөө даалтын хүчин сарнсан бөө маань хүмүүсийн хүсэлтээр зан үйл хийх гээл яаж байгаа л тээ. Одоо нөгөө чадвар нь байхгүй болсон болохоор янз бүрийн юмнуудаа хийж чадахгүй штэ. Бас энэ зан үйлд нь хутган дээр хүртэл зогссон юм байна. Хөөхий амиа оруулж байгаа л айтаа гар зогсохгүй зөрөг нь хүрдэггүй. Яг энэ үед нь могоо харагдлаа, муу ör гээл зан үлээ зогсоочхон тэр. Энийг нь үнсээс эзэн байхгүй юу? Эцэст нь энэ ажумаагийнхаа аминд орж байгаа. Энэ явдлаас хойш ажумаа маань ахид зан үйл хийхгүй өөрийнх нь бөөгийн өвдсөн явсантай тэр чигтээ эвлэрээд найзуудаа ч гэсэн үннээ хэлж байгаа. Явж явж энэ ажумаа нартаа уучраа болдгоо байсан бол энд одоо сайхан сөөжөө мөөжөө ууцсан хамт сууцгааж байна. Ажумаагийн амьд орсон болохоор ажумаа нарын хайртай дүү болол шүнжин ууж идэл хамт явж байна. Йоо, би өөрөлд каракед мар санагтал балааг нь авцгааж байна. За тэгээ хөл дээрээ зогсож чадахгүй бодлоо уусан амтныг ирж авч байгаа штт. Хайрандаа бэлгэж байна. Гар гараасаа барьсаар байгаа л унтлаа. Гэхдээ энэ үеэр таад нэгэн гүнэт бодол орж ирэх нь тэр. Үнсээ ой санамжинд орж ирмэгц өөрөө жинхэнэ найз залуу биш гэдг нь тодорхой болох тэр үед энэ бүх сайхан зүйлсийг тавьж явуулах л бас таархан дээ. Тэ одоо өөр яа гэх өөр яалтай байлаа. За, энэ орон нөгөө талд босс түүний хүмүүсээс гүү прокурорыг харах шиг болсон гэж мэдээлэл ирсэн байна л за. Ийм зүйл сонсоод итгэж чадсангүй. Хэрвээ Кожи юу амьд байгаа бол та өөрт нь худлаа хэлсэн л болж таарах нь. Тэрнээс ч илүүтэй чухал зүйл нь Ку прокурор цагнаас гадна өөр нотлох баримт байгаа гэсэн штэ. Тэр нь бүрч илүү санааг нь зовж байгаа. За, маргааш нь хүн амир шатсан амьтанд бас гинт нэгэн дурсамж орж ирж байна. Энэ бол манай найз залууг л өнөө залууга хүн танилцуулж байгаа хэсгэн дурсамж. Бүр өмнөх найз залууны юм байхтай гэхээр үгүй болтой. Яалтчгүй 2026. Тэгээ 2 жил цаатаа өрхөж байгаа гэхээр энэ яг юулт вэ? Энийг яаж найз залуутайгаа ярих уу? Эмчтэрээ ирээл ярьж байгаа. Тэгээ тэр дурсамжид байгаа найз залуу гэх хүн нь энэ эмчтэй адилхан сургууль төгссөн юм байна л да. Тим хүн байна уу? Асуулж үзээд хийл гэж байна. Асуулгаал судлуулсан чинь нэрэл тим хүн байна шүү. Тэгээ бүр холбогдох дугаар нь хүртэл авчиж. Өнөөх нь энд хөдөлгөөн бүрийг хянуулаад яж байгаа шүү. Яг энэ үеэр нь үнсээс дуудлага ирж таарад тэр оройноо сөүлд уулсгаар болоод төхрөөд авлаа. Яан да энийг нь эсрэгдлийнхэн бүгд сонсцсон. За тэгэл энэ эмчтэйгээ хойволдаад тусгай эмчилгээ сөүлд очиж хэллэхээр болсон эдгээл аваа ичлээ. Тэол юу ч болсон хамт явна л гэж таараа. Тэгсэн яг энэ үеэр эмээгийн би өвдөж таарах юм аа. Ээнхүү эмнэлэгт хүргээл юун сөүл явах мантай болчтгүй мүү? Үнсээж эмээг хараад явахгүй гэсэн манай хүн зүгээрээ чи эмчлүүлэх нь чухал юм чи явчаад ирээл гэж байна. За тэгээ энэ хоёр сөүл рүү явахаар болжээ. Өөрөө хамт явж чадаагүй болохоор айгүй өөрхөн даван хууданд эм тариаг нь бэлдэж өгөөл явуулж байгаа. Нөгөө талд сөүл зарим бүгдээрээ барьж авахд бэлдсэн хүлээгээл байгаа штт. Яанда. За ингээл машинд явж байхдаа үнсээ нэг л таагүй байгаад байна. Тэ болохоор энд эмээгээ сахиж суугаастай. Яж байгаа тэд яг бороо орох юм аа. Ийгөө хэцүү. Ийм л хэцүү үеуд нь яагаад дандаа бороо орж таардیں۔ Гунгаа нуун ганцаараа алхтал энэсээ маань шүгэр барайл гараад ирж шүү айгүй өрхөө. Яасан сөүл яваагүй мүү гэсэн явах замд нь ийм л юм болж. Өгсөн юм ин уух гээл даван утаа онгойлгосон чинь дулаахан яв гээл оймс хийцэн. Дээрээс нь замдаа битгий уудаасаа гэсэндээ хөгжим тоглоулах хүртэл хийгээл хамаг дуртай дууг татаад хийцэн. Тэгэхэр ч одоо аргагүй сте юун сөүл явах. Дээрээс нь бороороо тэхлэх энэ үед яаж хайртай залгуу ганцаараа гин үлдээх вэ? Тэр дороо гуугаад буцаад явсан байгаа. Эргэлзэх зүйл юу ч алга. Тэгэл түүний жинхэнэ хайр, жинхэнэ найз залгуулж итгэхээстэй.
Тэгээд ч хичнээн сөүлд ирүүл болох эмчилгээ байсан ч тэрнээс илүүтэй чамаа ганцаараа чинь бороонд норохгүй байх нь л илүү чухал гинэ. Өөр их зүйл хийж чадахгүй ч ядчил бороонд ганцаараа чинь норохгүй байж чаднаа. Тэгсэн чинь сэтгэл хөдлсөндөө за өөрөө ирэхгүй л үнсээд авлаа. Бороонд дургүй хүн чинь учиргүй бороонд үнсэлцээ хэл зогслоо доо. Эмчилгээгээ хийлгээл ирэхгүй байсан бэ гэсэн өнөөх нь гаргасан шийдвэртээ огтхон ч харамсахгүй байна. Харин нөгөө талд хуурамч найз залуу нь уушлаарай би Коживоныг яаж игээд олоод ирнэ л болцсон зогсож байна. Мөн хэд хоногийн өмнө Сөүлд ирэх үеэр нь ч Үнсэгийн дүрс камерт үлджээ. Тэр өгсөн байх ёстой хүн амьд байна гэдэг чинь цай худлаа ярьсан л ууш таарлаа. Энэ хуурамч найз залуу нар нь одоо өөрөө өгөхгүй амьд үлдэхин тулд хурдан олж ирэх ёстой л боллоо доо. За энд болохоор манай хүн ажмаа нартай зөвлөдөө сууж байна. Ер нь бол энэ штэ энэ дурсамж нь нэг бол X нь эсвэл арай нууцаар явуулсан залуу молоож магадгүй юм биш үү гэж айгүй санаа зовоостой. Тэгэхэр чин цайгаас ихний ээлжинд нуулгүй л яах вэ? Эмнэлэг дээр үнэн амт чи үнэн бүтлгүй. Цайг дураагаал яг MP3 тоглоулагч оймс дээр бэлдэж амар кул царайлал өнөө өргөдөг охиндоо өгсөн чи энэнгээр чин би яаж ингээл уурлал гараа явдсан байгаа сте. Энэ маань уг сэтгэлтэй хэрнээ зүгээр илэрхийлж чаддгүй юм шиг байгаа. За тэгээ үнсээ гэртээ сууж исэн чи өнөө дүүн хөлнөгөө гипсийг авахулчжээ. Өвөр сайхан идэгч. Тэнгүү шуул адын бодол орж ирдэм байгаа сте. Одоо тэгвэл нүгэ гарах юм байна те гэсэн өнөөхөн дуртай дургу тусдаа гарахаар л боллоо. Энэ үеэр харин цаа эмээгээ харж хандаал ярилцчихсэн чи эмээ нь одоо эртхэн гэрлээ нас чи оройлоо гэснийг нь гадаа нэсэн үнсээ удахгүй гэрлэх нэгээл ойлгочдгүй юм уу? Тэ гараал эмээтэйгээ сая юм гэрлэх идэргээд юм ярьсан бэ гээл өнгөрөх зур бөө ажуума цэрийн сонсоол таарчхан цэрээ. Ховжив тарах чи ерөөсөө ийм амархан штэ. Мань хүнчээс учиргүй удахгүй гэрлэх юм шиг үнээр л баярлаа штэ. Тэгсэн үнэ ажуманаар байна штэ. Бүгд талд өөр юмнуу сонсцгооцоо. Нэг бол хөрөм хийхгүй хайртай хайргүй инээдрэгээл хүний яриаг хулгаагаар сонсохоор юу болдог вүлээ дээ. Сонссон юмудаа эвлүүлэхээр шал утгагүй юм болж байгаа штэ. Ингээд нэг мэдсэн тэднийгээр бол цай үнсээг өрөвдөөд гэртээ хажуудаа байлгаж байгаа л болчдөг нас. Үнсээ нь бол хизээ мүдгүй гэрлийн санал ирж магадгүй бол өөрийгөө амхандаа бэлдээл байгаа штэ. Өнөө гурван ажмаач нь ахаал хулгаагаар ирээл яриа сонсож байна. Тэгсэн хажуугаар нь яг трактор авч таарал зүгээр сонсох юм байхгүй штэ. Ингээд зүв буруу сонсч тэднийг хольж утгасаар эцэст нь тэ өнсөд огт хайргүй. Ой санамжин буцаад ирэхээр явуулнаа гэдэг дээр л бат итгэлтэй тогтлоо. Тэгэхээр ой санамжин ирээгүй болохоор л өрөвдөд байлаад байгаа юм байна штэ гэж бүгдээрээ уурлаастай. Ингэж явахдаа энэ бүх дүгнэлтээ аваачаал өнсөд хэлцдэг гинэ. Чамайг эмхтэй хүн ч гэж харддаг юм бэлээ. Зүр ой санамжаа алдсан болохоор ч л өрөвдөд ингэж байсан байж дэргээл. Энийг сонсоод юу гэж итгэх вэ? Та хэд мань өстой буруу ойлгож манай хүн ч өстой надад өгдөн штэ хайртай ялгууд юм битээ санаа зовгээл явлаа. За тэгээ өнсвэ нилээн бэлдсэн штэ. Оройн лама асаагаал өөр амар унтлагын хавц өдр өмссөн хүлээж байгаа байхгүй юу? Тэгснээр ирцсэн үү өдргээл айл өдгөрөө найлан хатаал. Одоо танаад тустай гарсан чинь хуйланд хийх юм их байгаа штэ өдр. Өнөөхөн бүр амьсгаан төрөсөд өглөө. Тэгээ улаан цагаан нэг өрөөндөө цуг унтыгээд байхад л өнөөдөр ядраад ингээд байн тэгээд байн эдэргээл шалтгаан тоочж яснаа бүр нохоогоо хайгаа гарчдаг гинэ. Түрүүхэн ядраад байна гэсэн юм чинь нохоогоо хайгаа гарчгаар чинь бүр юулт бай. Хүлээгэлээдэг байтгүй. Бүр яач утсан өөрөөс нь бултаад байгаа нь ойлгомжтой боллоо. Тэр өөрийг нь эмгтэй гэж хардгвэ гэсэн нь баг үнэн юм шүү. Ерөөсөө өөрийг нь өрөвдөл хамт байгаа ч гэж магадгүй. Ёстой янз бүрийн юм л бодогдож байна өө. За тэгсэн саяхны хүртэл тойруулал байсан. Энэ удаа бүр шууд л асуулаа. Өнөөдөр хуйлаа цуг унтах юм уу үгүй мүү гэсэн чинь цуг унтахгүй л гэж байна. Юу хорим морим тийм зүйл ой санамч нь орж иртэл байхгүй штэ. Ой санамч орж ирэхээр л гээл ангууд ерөөсөө өрөвдөд хамт байгаа юм байна гэж ойлгочлоо. Саяхан л хамгийн жаргалтай байсан хүн чинь гинт юу вэ? Байдгаар аал үйлцэн сууж. Нөгөө талд өнөө хоёроос ч ахаал хэрэлдээ зогсож байна. Хэрэлдэж салж байгаа байхгүй юу? Энэ сувлэгч эмэгтэй цайзаа энийгээ харьцуулаад хэдийн мэлчингүүд амар уур нь хүрээ илвэлтлээ. Өнсөдөө уцаар ирсэн чинь сэтгэлээр унсан юмтай ганцаараа ууцсан сууж байна. Жинхэнэ найз залуу мөн биш игэнж мэдхгүй хэрнээ хорим хийх гээд байгаа мó өдр гэсэн чинь үнэхээр хайртай болсон амтан депрессчж. За тэгээ удалгүй цайзаар тасарсан амтан хөргүүлээ л ирж байна. Сувлэгч төр өнсөөч төр аль аль нь цай гэж өвчгээд байгаа болохоор өнөө хуурамч найз залуутай тэслэхүү уцаар ярьлаа. Уулзаж ярилцах боломжтой юу гэнэ.
Үнсэн харин гэртээ ороод архиндаа тасарсан амтаа би одоо бүгдийг мэдсэн. Ойлгосон гэлэн шүү. Би бүгдийг мэдсэн идэргээл байнгут ой санамж буцаад ороод иржээ гээл ойлгочихв. Яг нэг бодлын гонигтай ч гэсэн сайн зүйл боллоо гэж баярлаа шүү. Бушуу дасгалжуулагч ах дээрээ гүйжж бол энэ мэдээгээ дуулгаал одоо гадагшин зүгтаалах юм. Эсэн мэнд амьдрж илээ бол одоо дүүрсэн. Мань хүн өөрөө мянга хэцүү байлаа гэд яах вэ? Энэ үлгэрийн амьдрал нь ингээл дууслаа та. Мань хүн хэдий хэцүү байгаа ч гэсэн дотроо ядчил тэр олон сайхан дурсамжуудыг бүтээсэн юм чинь ингээл баяртайгаа олтой. Тэр дурсамжуудаа будан баярлж алгасаар. Гэхдээ эцэст нь хэдий сайхан дурсамжууд ч гэлээ одоо ингээд дууснаа гэж бодохоор тэсэлгүй нулимсаа унгаал дууслаа та. Яасан ч хэцүү юм дээ. Гол нь одоо цаашлаад яанда энэ хоёр маань аль аль нь буруу ойлгоцсон. Дээрээс нь эсрэгтлийн босс олоод ирэх нь цаг хугацааны л асуудал боллоо.